2016 оны 9-р сарын 30-наас 10-р сарын 1-нд шилжих шөнө энгийн л нэг өдөр өнгөрсөн. Гэвч өөр хүний хувьд бол амьдралынхаа сүүлийн өдөр байхыг яаж мэдэх билээ? Сонсогч та бүхэн Монголд болсон үнэн бодит гэмт хэргийн талаар ярьдаг суугийг сонсож байна. Энэхүү хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэж байна. 10-р сарын 1-ний өглөөний 6 цагийн орчимд үерийн таланд нэгэн гэрч аимшигтай зүйлийг олж харсан. Газар тусанд нүрээрээ доош харж хөдөлгөөнгүй хэвтэх залуугийн биеийг гэрч олж харсан. Харсан даруйдаа тэр цагдаад мэдэгдсэн байна. Удалгүй цагдаа нар хэргийн газар дээрч үзлэг хийж эхэлсэн. Энэ нь зүгээр нэг осол биш байж болох шинж тэмдгүүд илэрч эхэлжээ. Хэн түүнийг хөнөөсөн бэ? Яагаад ийм зүйл болсон бэ? Тэр шөнө үнэхээр юу болсон юм бол? Ингээд хэргийн газар болон цогцост хийсэн тэмдэглэлээс та бүхэнд хүргэе. Хэрэг гарсан газар нь Сонгон хайрхан дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах залуус 2 хороолол байв. Энд байрлах 84-р байр нь зүүн тийш харсан. 4 орцтой 12 давхар энгийн нэгэн орон сууц. Гэвч энэ байрны баруун урд үзүүрээс ердөө хэдхэн алхмын зайд аимшигт хэрэг болсон байлаа. Тэнд ойролцоогоор 5 метрийн өндөр 30 метрийн өргөнтэй үерийн далан байрлах бөгөөд далан дагуу өтгөн ургасан өвс, зэрлэг ургамал ургасан байдалтай байжээ. Цогцсны байдлыг анх харахад нэг л хэвийн бус. Тэрээр бор онгийн күртэг, дотоороо саарл өнгийн юдэнтэй цамц, цэнхэр джинс өмд, мөн цагаан пүүз өмссөн байв. Гаднаас нь харахад энгийн л нэг залуу. Гэвч байрлал нь үнэхээр аимшигтай зүйл өгүүлж байлаа. Түүний толгой доош харсан. Нүүр нь бараг бүхэлдээ усанд орсон байдалтай. Харин хамгийн сонирхолтой нь биеийн дээд хэсгийн хувцас норсон байхад доод хэсэг нуруунд бараг хуурай хിവэрэ байсан юм. Энэ нь түүнийг өөр газар амиа алдсныхаа дараа энд авчирсан байж болзошгүй хэмээн цагдаагийнхны эргэлзээг төрүүлж эхэлжээ. Цогцсны гарууд тохоогоороо нугарч алган дээш харсан байрлалтай байсан ба яг л хин нэгэнд эсэргүүцэж тэмцэн мэт дүр зураг харагдаж байлаа. Цагдаа нар цогцыг эргүүлэн үзэхэд ам хамар чихнээс гарах шингэнгүй байсан ба ойролцоогоор 25-аас 30 настай 160 см орчим өндөртэй эрэгтэй байжээ. Түүний нүүр болон биеийн зарим хэсэгт ил гэмтлийн шинж тэмдэг ажиглагдсан ба ялангуяа нүд дам орчим хэвийн бус байдалтай байв. Мөн толгой, хүзүү, өвдөг зэрэг хэсгүүдэд олон тооны хөнгөн болон дунд зэргийн гэмтэл бүртгэгджээ. Хэрэг болсон шөнө ойр орчинд амьдардаг, ажилдаг хүмүүс эвгүй гэмээр дуу чимээ сонссон байдаг. Ингээд бүгдээрээ гэрчүүдийн мэдүүлгээс сонсцгоё. Нэгэн гэрч мэдүүлэхдээ эхнэр бид хоёр Сонгон хайрхан дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах залуус 2 хорооллын 84-р байрны 70 талын нэг давхрын тагтан доогуур хоногддог. 2016 оны 9-р сарын 30-ны өдөр эхнэртэйгээ хамт 5 шарын орчмоор шил лаза түүчгээд 18 цагийн орчимд 84-р байрны баруун талын нэг давхрын тагтан доороо ирж амарсан. Шөнө 2-оос 3 цагийн орчимд ертөнцийн зүгээр хойд талаас далангийн баруун талаас үхэр мөөрөд хонь майлаад байгаа юм шиг эсвэл хүү ойгоод бөөлжөд байгаа юм шиг чимээ гараад хүмүүс ярилцаад байх шиг байсан. Тэгээд би босоод харсан. Тухайн үед гадаа сарны гэрэлтэй гэгээтэй байсан. Тэгсэн нэг цагаан күртэгтэй сохтуу хүн далангийн баруун талаас далан руу гүйж орж ирээд урд зүг рүү далангаар гүйгээд явсан. Тэгээд би буцаад унсах хэмээн мэдүүлсэн бол өөр нэгэн гэрч дараах мэдүүлгийг өгсөн. Тэрээр ярихдаа тухайн шөнө 2 цаг дөнгөж өнгөрч байхад манай 3 дугаар постны харалтаа ертөнцийн зүгээр зүүн урагш 200 м орчим зайтай далан дотор нэг эрэгтэй хүн ойрлох шиг чимээ сонсогдсон ба миний сонссноор нэгээс 3 удаа ойрлсон. Нэг их сонин ойрлсон. Миний бодсноор хоолойнд бүглрөөд юм тэглэхээр эвгүй ойролдог. Түн шиг дуу чимээ гараад исэн. Би тэр үед өөрийн албаны хэрэгцээний гар чэдэнгээ тусгаж үзэхэд юм харагдахгүй байсан. Тухайн үед хүн хоорондоо ярих дуу чимээ гараагүй. Мөн зодон үдээн болоогүй хэмээх мэдүүлгийг өгсөн. Дараагийн гэрч сонссон зүйлийн талаар ийхүү мэдүүлсэн. Шөнийн 12 цагаас 1 цагийн үед манай байрны урд байдаг гүүрний тэр хавьд 3 эрэгтэй хүн л байх шиг байсан. Тэр хүмүүс юу хийж байсныг нь мэдэхгүй. Нэг эрэгтэй хүн л 4 удаа чанга орилсон. Гэхдээ ямар нэгэн зүйл хэлээгүй. Зүгээр л гэд орилоод байсан хэмээн мэдүүлжээ. Хэрэг гардаг шөнө гэрчүүд сонсон зүйлийн талаар ийхүү мэдүүлсэн байдаг. Тухайн өдөр харамсалтайгаар амь насаа алдсан залуу нь энгийн л нэг залуу байсан. Түүний ээж нь түүний талаар ярихдаа талигаач нь 1985 онд Налах дүүргийн эмнэлэгт төрсөн цагаасаа миний гар дээр хүмүүжсэн.
Талигаач тэрэлжид сургуульд 1-р ангидаа 1 жил бүтэн суралцаад тарих толгойн өвдөд байхаар нь би ой тогтоолт муу гэд би сургуулиас нь гаргасан. Тэгээд би 2004 онд тэрэлжид очиж амьдрах үед миний төрсөн дүү Заягийн Улаанбаатарт байх гэрт талигаач нь 20 гаруй настайдаа амьдрахаар ирсэн. 2000 онд талигаач хүү маань тархины наалдан гэдэг өвчнөөр шар хад нэмлэгээс 70% группт хамрагдаж байсан. Тэгээд хүү маань Улаанбаатар хотод барилгын дотор заслын ажил хуваараа хийж ажилдаг байсан. Сүүлд 2016 оны 5 дугаар сараас найз мөөгийн ажилд хэсэг бүлэг хүмүүстэй хамт ажилдаг байсан. Би талигаач хөөтэйгээ 2016 оны 9-р сарын 29-ний өдөр дүү Заягийн гэрт ирсэн байх үед уулзсан ба талигаач хүү маань орой 20 цаг өнгөрөөгөөд ирээд хүнтэй уулзна гэд Заяатай ярьж байгаад Заяа мөнгө өгөөд би 9,000 төгрөг аваад явлаа шүү гэж хэлээд явсан. Тэгээд тэр шөндөө гэртээр чоноогүй маргааш өглөө нь буюу 2016 оны 9-р сарын 30-ны өдөр 09 цагийн үед би тэрэлж авсан. Талигаачийн оршуулгын зардалд нийтдээ 3,580,400 төгрөгийн зардал гарсан бөгөөд үүнээс 1,410,400 төгрөг нь баримттай. Үлдсэн зардал нь баримтгүй байгаа. Би талигаачийн оршуулганд гарсан зардлыг нэхэмжлэн хэмээн ээж нь мэдүүлэг өгсөн байдаг. Харин түүний их жолох Заяан дараах мэдүүлгийг өгсөн. Тэрээр хэлэхдээ талигаач нь миний төрсөн гихчийн хүү юм. 2016 оны 9-р сарын 30-ны өдөр 22 цаг өнгөрч байхад талигаач өөрийнхөө утаснаас над руу залгаад мөөгийн найзынхаа төрсөн өдөрт нарангийн гол дайнд ойрхон болохоор би удахгүй яваад очноо гэсэн. Тэгэхээр нь би чи арх уусгийн мөө гэж асуухад 2-3 пиуусан. Одоо очлоо гэд утсаа тасалсан. Талигаач гэрээс гарахдаа цагаан өнгийн пүүд, цайвар джинс өмд, шаргал өнгийн подфологтой, малгайтай саарл өнгийн ноосон цамцтай, бор өнгийн хүртэгтэй байсан. Мөн 9,000 төгрөг, хар өнгийн товчлууртай Samsung гар утас, хар өнгийн нүдний шилтэн явсан хэмээн мэдүүлсэн. Энэ дуудлага нь түүний хамгийн сүүлчийн дуудлага байсан юм. Цагдаагийнхан шуурхай ажиллаж энэ хэрэгт 2 хүнийг сэжигтнээр татан байцаасан байдаг ба тухайн 2 хүний биеийн байцаалтаас дуртахад шүүгдэгдсэн. 1968 онд Тувс аймагт төрсөн. Гэвч түүний өнгөрсөн амьдрал энгийн байгаагүй. Тэр анх 21 настайдаа гэмт хэрэгт холбогдож 1 жилийн хорих ялыг авч байжээ. Түүнээс хойш ойролцоогоор 15 жил гэмт хэрэгт орооцолдохгүй. Энгийн амьдарсан ч 2005 оноос эхлэн дахин гэмт хэрэгт холбогдож хулгай, бусдыг зодох зэрэг хэрэгээр олон удаагийн яш шийтгүүл эдэлж байсан байна. Хамгийн ноцтой нь тэрээр хүү амны хэрэгт холбогдсон ба хохирогчийн хоолойг боож амийг нь хөнөөсөн байдаг. Уг хэрэгтээ 7 жилийн хорих ял аван ялаа эдлээд 2015 онд суллагдсан байжээ. Тэрээр суллагдсныхаа дараа Улаанбаатар хотод дүүгэндээ төр зуур амьдарч байсан. Харин 2 дахь сэжигтэн нь 1969 онд Хөвсгөл аймагт төрсөн. Гануурчин мэргэжилтэй 2 хүүхэдтэй. Тэрээр Улаанбаатар хотод вагончигт амьдарч гагнуурын ажил хийдэг байжээ. Гэвч мөн түүний өнгөрсөн амьдрал цэвэр биш. Тэрээр 2007 онд 7 жил 1 сарын хорих ял авч дараа нь өршөөл үзүүлэх тухай хуулиар ялан хөнгөрч 2011 онд судлагдсан байна. Ингээд 2 өөр амьдралтай мэт харагдах боловч хоёулаа хорих ангиар дамжсан хүмүүс нэг хэрэгт холбогдож эхэлсэн юм. Ингээд бүгдээрээ одоо нэгэн гэрчийн мэдүүлгийг сонсно. Энэ гэрчийн мэдүүлгийг сонсоод шүүгдэгчдийн мэдүүлгийг сонсох юм бол илүү ойлгомжтой хэлбэр болох юм. Тухайн гэрч ярихдаа би 2016 оны 4-р сард гэрийнхээ тэр хаваар явж байгаад хийн гагнуур хийдэг гэдэг хүнтэй анх танилцаж хамтарч гагнуур хийдэг болсон юм. Харин гэдэг хүнийг бол нэр зүс мэдхээс цаашгүй. Дээр хаяа ирэхэд нь л харж байснаас өөр ямар нэгэн харилцаагүй. 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдөр үдээс хойш би ээгийн амбарт түүнтэй цуг байж байхад гаднаас орж ирсэн. Тэр өдрөөс хэд хоногийн өмнө гар уцаа хайчихсан байсан бөгөөд бид хоёрт уцаа хайчихсан талаараа хэлэхэд товчлууртай жижиг хар утас гаргаж ирээд дүүгч мэ чи энэ уцыг ав гэхэд нь за ашгүй дээ уцтай боллоо одоо симээс сэргээж хийнэ яаж хүнээс зүгээр утас авах уу гэж хэлээд 5,000 төгрөг өгч байсан. Тэгээд нэг их удалгүй явсан бөгөөд маргааш нь буюу 10 сарын 5-ны өдөр миний утасны цэнийг дуусч харна. Би ээгийн амбар руу ороод утсаа цэнэглэх гэсэн чинь
Би Симээс сэргээж амжаагүй байна гэж хэлээд надад цэгээс авсан утсаа өгөхөр нь би өөрийнхөө утсыг цэнэглэж орхичоод ээгээ өгсөн утсанд өөрийн сим карта хийгээд хүмүүстэй ярьж хаад оройн утсыг нь буцааж өгөхөд өөрийнхөө сим картыг сэргээчихсэн байсан. Тэгтэл маргааш над руу цагдаагаас ирээд уулзах хэрэг байна гэхээр нь уулзсан чинь мэдүүлэг аавна гэд сөнгөн хайрхан дүүргийн цагдаагийн хилцээр дагуулж авчирсан юм. Нэг хүн 2 ширхэг шүдний оо өгсөн. Тэрнийхээ нэгийг нь надад төгч байсан. Харин төгсөн эсэхийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан утсыг нь авахдаа өгөөгүй. Ер нь гадуур яваад байдаггүй. Амбартаа л ажил хүлээгээд ажил олдол хийчгээд л байж байдаг байсан. Тэдний амбаар зам даваа байдаг болохоор шүн орой хүмүүс хаалга үүдийг нь нүдээд байдаг. Заримдаа таньдаг хүмүүс ирж арх уух гээд байна гэд бата бит хоёроор хаалгаа гаднаас нь цойжлуулдаг байсан. Ер нь ихэнхдээ л би цойжилдог байсан. 2016 оны 9-р сарын 29, 30 болон 10-р сарын 1-ээс 3-ны өдрүүдэд ажиллаа хийгээд оройн амбартаа л байсан. Би урдных шигээ амбарыг нь цойжлоод гэртээ харьдаг байсан. Тэгээд өглөө 7-оос 9 цагийн үед өөрөө ирж онгойлгодог. Жохон утгаар өөрөө уцтаад гарга гэдэг байсан. Тэрнээс 2-3 өдрөөр цойжлоод хаяад явчихна гэж байхгүй. Тэгэж олон хоног байлгасан удаа нэг ч байхгүй. Өөрийнх нь цойжил гэснээр л цойжилдаг байсан. 2016 оны 9-р сарын 30-ны өдөр Цэнэр Эгийн амбарт арх уусан талаар бол мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар Цэн 10-р сарын 4-ний өдөр утас өгөх гэж ирснээс өмнө бараг л ирээг хүшиг санагдаж байна. Гаднаас нь цойжилсан тохиолдолд гарах боломж байхгүй хэмээн мэдүүлэг өгсөн. Одоо харин бүгдээрээ Цэгийн мэдүүлгээс сонсцгоё. Шүүгдэгч Цэн ярихдаа би 2016 оны 9-р сарын 30-ны өдрийн 18 цаг өнгөрөөгөөд 32-ын тойргийн тэр хавьд байдаг найз Эгийн гэрт очив юм. Тэгээд надад 5,000 төгрөг өгөөд арх аваад хөгшин дэлгүүрт өртөө орж болохгүй байх гэхээр нь би ганцаараа гараад тэдний урд талд буюу замын эсрэг талд нь байдаг хүнсний дэлгүүрээс нэг шил 0.33 литрийн 10 арх аваад Эгинд буцаж очив юм. Тэр өдөр Эгинд түүнээс өөр хүн байгаагүй. Бид хоёр нөгөө архиа хувааж уучаад 21 цагийн үед надад дахиад 10,000 төгрөг өгөөд арх аваад ир гэхээр нь би ганцаараа гарч өмнө нь арх авсан дэлгүүрээс дахиад нэг шил 0.5 литрийн хараагийн зөөлөн арх авч хувааж уусан. 23 цаг 35 минутын үед бит хоёр архиа дуусчихад тэднээс гарсан бөгөөд надад 5,000 төгрөг өгөөд дээр нь би өөрт байсан 3,000 төгрөгөө нэмээд анх арх авсан дэлгүүрээс дахиж 0.5 литрийн нэг шил хараа арх авсан юм. Тэгээд бид хоёр манай дүүгийн гэрлүү буюу 21-р хороол руу явахаар болсон бөгөөд микронд суугаад Баянбүрдийн автобусны буудлын хүртэл алхах замдаа авсан архиа уусан. Баянбүрдийн автобусны буудлаас 3-4-р хороолол ханы материал гэсэн микронд суугаад Даргон төвийн буудлын дээр буугаад тэр хавьд гар дээрээс цай хоол зардаг хүнээс 12,000 төгрөгөөр хараа арх худалдаж аваад зам гарч лабораторийн баруун талын автобусны буудлын буюу хотын төв рүү явдаг автобусны буудлын дээр очиж нөгөө архиа задлж байхад үл таних залуу буюу 160 см орчим өндөртэй, цайвар саарл өнгийн юудэнтэй цамцтай, цайвар дуу джинсэн өмдтэй, цамцныхаа юудэн хүмүүс ч гэсэн 30 орчим насны залуу хурж ирээд дүүд нь 3,000 төгрөг байна. Цуг уучгаж болох уу гэхээр нь тэг танаа хааны бэ гэсэн чинь тэр залуу манайх толгоотод гэж хэлэхээр нь би манайх Чингис Соосой сургуулийн хажууханд байдаг юм. Гэтэл нөгөө залуу ах гэр ойрох юм байна. Хамтдаа гэрлүүгөө дөхөнгөө хуваад уучгая гэж хэлсэн. Тэгээд бид гурав тэндээсээ төв засмал замынхаа баруун талаар дээш өгсөд Тэсогийн араар баруун тийш ширгээд далан руу очиж далангийнхаа баруун талд суугаад архиа ууцгаасан юм. Архиа Даргон дээрээс авахтаа цуг авсан цаасаа аяганд хийж гуруулаа нэг татсан бөгөөд арх уугаад явган сууцгааж байхад нөгөө залуу ээтэй маргалдаад байхаар нь би өмөрөөд чи дуугүй бай гэж хэлсэн чинь тэр залуу миний нүдний доод талд баруун гараараа нэг удаа цохихоор нь би тэр залуугийн юудэнтэй цамцных нь юудэнгийнх нь араас нь зүүн гараараа атгаад нөгөө залууг зүүн тийш нь татаж далан руу бид хоёр хамт унсан. Бид хоёр дээр дороо ороод далан дотор унсан бөгөөд талигаач миний дээр гарч харна би доороос нь түлхээд дээр нь гарсан. Тэр үед би тэр залуугийн юудэнгийн анх барьсан газраасаа тавиагүй байсан бөгөөд босч ирэхдээ цамцных нь юудэнгээс дээш өргөөд босож ирэхэд тэр залуугийн цамцных нь зах хоолойг нь боогоход тэр залуу гараараа нүүр самардах гээд байсан. Мөн хөлөөрөө миний шилбэр рүү өвшөлөөд байсан. Тэгтэлээ далан дээрээс бууж ирээд намайг нөгөө залуугийн цамцных нь юудэнгээс барьчихсан зогсож байхад хажуунаас түүний нүүрлүүн 2-3 удаа гараараа цохихтон би тэр залууг юудэнгээс нь тавиад архиа тавьсан газар руугаа буюу далангийн дээр нь гарах гээд өсөж байхад
Нөгөө залуутай цуг үлдсэн. Тэгэд намайг далан дээр гараад эргээд тэр хоёр руу харахад тэр залууг эргүүлж тойруулж байгаа харагдсан. Удалгүй миний хойноос далан дээр гарч ирэхдээ төвшлүүртэй жижигхэн хар өнгийн гар утас авчирч өгөөд би аваад күртгэнийхээ зүүн талын дотор хаалгасанд хийчихсэн юм. Тэндээсээ бит хоёр ертөнцийн зүгээр хойш далангаа дагаж алхаад шинэ баригдаж байгаа гүүрээр гарч ирсэн бөгөөд 21-р хорооллын автобусны буудлаас такси бариад гэрт нь хүргэж өгчхөөд би цааш таксигаараа офицеруудын ордны урд талынх нь автобусны буудлын дээр буугаад тэндээсээ алхаад улаастад байдаг дүү Бэгийн гэрт очиод цогтуу байгаа болохоор загнаж магадгүй гэж бодоод байшингийнхэн нард гадаа хончхоод өглөө 08 цаг 30 минутын үед босож гэрт нь ороход Бэн эхнэр хоёр хүүхэдтэйгээ цуг байсан. 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдөр 15 цагийн үед Эгийн гэрт нь очиж нөгөө залуугийн утсыг нь өгчхөөд Бэгийн гэрт буцаад очисон. Тэгээд түүнээс хойш шээтэй уулзаагүй ба өнөөдөр буюу 10 дугаар сарын 6-ны өдөр миний утас руу залгаад хаана байна уулзаатыг гэхээр нь би сансрын колонкийн буудлын дээр сургуулиас хүүхэд авах гэж байна гэхэд за би яваад очие гэсэн. Тэгээд удалгүй хэдэн цагдаатай цуг ирээд намайг авч цагдаагийн газарт очиод надаас тайлбар авсан бөгөөд дараа нь тэндээсээ сонгон хайрхан дүүргийн цагдаагийн хилтэс дээр авчирсан юм. Би 9-р сарын 30-ны өдөр хамт арх уусан залууг нас барсныг одоо л мэдэж байна. Би талигачийг урд нь таньдаггүй байсан. Бид хоёрын хооронд үр авлага, үш хонзон болон бусад хувийн таарамжгүй харилцаа байгаагүй. Бид хоёр талигачтай таарахаас өмнө бол их хэмжээний согтолттой. Би дунд зэргийн согтолттой байсан. Өөрийн үйлдэл үг яриаг өдөртөн жолоодох чадвараа бараг алдсан буюу хөл дээрээ нэлээд гуйж давж байсан. Бид хоёр өөрөө тийм согтолттой байсан болохоор талигачийг ямар согтолттой байсныг нь мэдээгүй. Би тэр өдөр одоо өмсөж яваа саарл өнгийн сарвчтай малгай, хөх өнгийн күрдэг, цээжээрээ хөх өнгийн оруулгатай, саарл өнгийн носон цамц, хөх өнгийн джинс өмд, бор өнгийн патинг зэрэг хувцастай авсан бөгөөд ажлын хар цамц, цайвар саарл өнгийн ажлын өмд, саарл өнгийн пүүзэн гутал зэргийг өмссөн байсан юм. 10 дугаар сарын 6-ны өдөр бит хоёр анх цагдаад баригдаж ирээд ганц худагт 72 цагаар саатуулгахад миний хажуу талын камерт орсон ба надаас чи юу гэж хэлсэн юм бэ гэхээр нь би онц хүндийнхэнд би болсон хэргийг үннээр нь хэлчихсэн гэж хэлтэл би тэднэрт 9-р сарын 30-ны өдөр чамайг манай гэрт ирээд арх уучгаад явчихсан. Тэгээд 10 дугаар сарын 3-ны өдөр надад гар утас авчирч өгсөн гэд хэлчихсэн шүү. Би чамтай явсан гэдгээ хэлээгүй. Чи бит хоёр нэгэндээ гэрч болохгүй нь мэдээж. Тэгэхээр чи энэ хэргийг таачих. Хоёулаа бол хүндэрнэ гэж хэлсэн юм. Тэгээд би 10 дугаар сарын 12-ны өдөр бит хоёрыг ганц худгаас гаргаад цагдаагийн хилтэц рүү авч явах замд одоо мэдээж очиход байцаалт аавна. Би бол анх өгсөн мэдүүлгээрээ л явна шүү. Чи бит хоёр нэгэндээ гэрч болохгүй гэж хэлсэн. Мөн 11-р сарын 3-ны өдөр бит хоёр шар адны эмнэлэгт сэтгцээ үзүүлж байхад надад одоо сар болох гэж байна. Чи ер нь юу гэж бодож байна? Би бол анхныхаа мэдүүлгээр л явна. Чи заавал яах гээд намайг чирэх гээд байгаа юм бэ гэхээр нь чи ир хүний чудгаар үннээ л хэлээчтэй. Тэртээ тэргүй үүрэх үлийн лагаа би ганцаараа үүрмээргүй байна гэж хэлсэн. Дээрх байдлуудаас үзэхэд хэрэг болох үед хохирогчийг нас барсан гэдгийг мэдсэн байх гэж бодож байна. Би бол хохирогчийг амьд үлдсэн л гэж бодож байна хэмээн дараах мэдүүлгийг өгсөн юм. Харин дараах мэдүүлгийг өгсөн. Би хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна. Нэг өдөр 16-аас 17 цагийн орчим вагончигтээ ажиллаа хийгээд байж байтал манай ажил дээр ганцаараа ирсэн. Тэгэд би найзынхаа ажлын газраас авч ирсэн ямааг хуйхлаад дуусны дараа юу байна? Сонин юутай чи гар утастай болоо юу гэж асуусан. Тэгэхэр нь утастай болоогүй гэхэд майгээд надад хар өнгийн Samsung гэсэн товчлууртай гар утас өгөхөөр нь баярлаа гэж хэлээд аваад миний найз 5-10 мянган төгрөг авах юм уу гэхэд за яах вэ гэж хэлэхээр нь би майгээд 5 мянган төгрөг жижиг коллагейт шүдний оо өгсөн. Тэр үед манай ажлын газрын энэ гих залуу миний хажууд зогсож байсан. Тэгэхээр нь би бас энд нэг шүдний оо өгсөн. Миний ажлын цагаан өнгийн өмд дурагдаж түлэгдсэн болохоор би цэгийн хамт Дэнжин мянган комиссийн дэлгүүрээс 8,000 төгрөгөөр ногоон өнгийн ажлын халаастай өмд худалдаж аваад би ажил дээрээ очисон. Тэгэхэд 3-4-р хороол явлаа гэд надаас салсан. Хаашаа явсныг нь би мэдэхгүй байна. Тэгээд би ажил дээр очиод гагнуурын ажлаа хийж байгаад харанхуй болсны дараа би гагнуурын аппаратаа хураагаад вагончигтээ хоол цай хийж идээд унтаж амарсан.
Тэгээд маргааш нь би ажиллаа хийгээд байж байтал ажлын газрын дуудлагаар гагнуур хийдэг энэ миний цэгээс авсан хар өнгийн Samsung брендийн утсанд SIM карта хийгээд халтуурын ажилдаа явсан. Тэр хойгуур нь би 16-аас 17 цагийн хооронд толон буудлын эцэст Mobicom-ийн салбар дээр очиж өөрийн утасны SIM картыг сэргээлгээд ажил дээрээ эргээд ирсэн. Тэгээд ажиллаа хийгээд байж байтал орой харанхуй болсон үед энэ ирэхээр нь би SIM картаа сэргээлэгдсэн утсаа авъя гэд энэс цэгээс авсан гар утсыг нь авч барьсан. Тэгээд 3-4 хоног ажиллаа хийгээд өнөөдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдөр энэ өөрийнхөө утаснаас миний утасны дугаар руу залгаад хаана байна гэж асуухаар нь би ажил дээрээ ирж байна гэж хэлэхэд вагончигийн урд машин дотор сууж байна гэд яваад очиод цагдаа нар ирж гисэн намайг барьсан. Би 2016 оны 9-р сарын 30-ны өдөр өөрийнхөө вагончиг дотор гадна талаасаа чойжлуулсан байсан. 9-р сарын 20-ноос эхлэн 9 хоног дараалж харьхуулсан. 9-р сарын 29-ний 30-ны өдрүүдэд энэ намайг вагончиг дотор чойжилж би вагончиг дотроос гараагүй. 10-р сарын 1-ний өдрөөс ажиллаа эхэлсэн. Би цэгээс ямар ч зүйл асуугаагүй гар утсыг авсан. Цээ надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Хизээ хаанаас хинээс энэ утсыг авсан гэдгийг би мэдэхгүй. 2016 оны 9-р сарын 29-30-ны өдрүүдэд вагончиг дотроо цоожтой байсныг манай хажуу талын дугуй засварын Зоржоо гэх залуу болон намайг гаднаас цоожилсан найзын нар мэдэж байгаа. Би тухайн талигачийг танихгүй. Нэмж хэлэхэд цээ надад гар утастай босноо гэд өгөх үед миний хажууд манай найз энэ хараад зогсож байсан. Би цээд 9-р сарын 30-ны өдөр чамайг манай гэрт ирээд арх уугаад явчихсан. Тэгээд 10 дугаар сарын 3-ны өдөр гар утас авчирч өгсөн гэд хэлчихсэн шүү. Би чамтай явсан гэдгийг хэлээгүй. Чи бит хоёр нэг нэгэндээ гэрч болохгүй нь мэдээж. Тэгэхэр чи энэ хэргийг даачхаа. Хоёлаа бол хүндэрнэ гэж хэлээгүй гэх дараах мэдүүлгийг өгсөн. Цагдаа нарын мөрдөн шалгалтаар шүүгдэгч нь вагончиг дотроо чоочтой байсан нь хөдлөшгүй нотлох баримтаар тогтоогдсон юм. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчид шүүгдэгч цэд үзлэг хийсэн байдаг. Шүүгдэгч цэгийн биед баруун зүүн өвдөгний шилбэнд цулгаралд зүүн хацарт зөөлөн эдийн нэвтрэл гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохой зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх гэмтлийн гэмтлийн тогтоогч журмын 2-6 зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн дүгнэлт гарчээ. Харин шүүгдэгчэд шинжилгээ хийхэд шүүгдэгчийн биед ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй байна. Мөн шүүгдэгчцээд шүүх сэтгэц эмгийн судлалын хүрээлэнгээс дүгнэлт гаргасан. Шүүгдэгчцээнд хэрэг хариуцах бүрэн чадвартай. Сэтгцийн ямар нэгэн өвчнгүй гэсэн дүгнэлт гарсан. Одоо та бүхэн талигачид хийсэн шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээс танилцуулъя. Талигачид механик амьсгал бүтэлт, болт, нүүр мөчдийн зулгаралт, зүүн завжинд суралт тогтоогдлоо. Амьсгал бүтэлт нь зөөлөн зүйлийн хүзөөг боож дараах үйлчлэлээр нүүр мөчдийн зулгаралт нь цохих, унах үед үүснэ. Зүүн завжны цус хуралт нь цохих үед үүсгэгдэнэ. Болт нь түүнийг үхэлд хүргэсэн байна. Шинжилгээгээр талигачид үхэлд хүргэх өвчин эмгэг тогтоодоогүй. Талигаач нь амьсгал бүтэж нас барсан буюу хоолойг нь боосон байсан нь тогтоогдсон. Нас барах үедээ дунд цэргийн согтолтой гэсэн дүгнэлт гарсан. Шүүгдэгчэнд хит удаа мэдүүлэг өгсөн байдаг. Энэ хэргийг хийсэн. Тэгээ би хийгээгүй. Ерөнхийдөө бол нөгөө 77 өнхөрч унаад зодтолтохын хувьд бол зодтолсон. Тэгээ далангаас гарч ирээд харахад бол бол талигачтай ноцолдож үлдсэн. Тэгээд ухаан гар утсыг гаргаж ирээд надаа өгсөн. Тэрнээс биш би хийгээгүй гэдэг мэдүүлгийг олон янзаар өөрчилж одоо цагдаагийнханд мэдүүлэг өгсөн байдаг. Гэвч цагдаагийнхан бүхэл одоо энэ мэдүүлгүүдийг үнэн эсхийг шалгаж нарийн мөрдлөг явуулсны үр дүнд шүүгдэгчийн худлын орж байгаа нь тогтоогдсон. Шүүгдэгчийн үнэнд гүйцэгдэж өөрөө хэрэгээ хүлээн хэргийн газарт очин дараах мэдүүлгийг өгсөн. Тэр залуу миний нүүрлөө баруун гараараа зүүн нүдний доод талд нэг удаа цогсон. Тухайн үед тэр залуу малгайтай цамцныхаа малгайг өмсчихсэн байсан ба тэр залууг намайг цохихоор нь би малгайныхан дээд хэсгээс барьж малгай нь толгойноосоо мултарч баруун тал дээр нь гараад ирсэн. Тэгээд бид хоёр зууралдаж даланлуу унсан. Даланлуу унаж далангийн доод талд өнхөрсөөр ирэхэд тэр залуу миний дээр гарчихсан. Би энэ үед түүний малгайтай цамцны малгаанаас зуурсан хэвээрэл байсан. Тэгээд би тэр залуугийн цээж рүү нэг гараараа түлхээд тэр залуу хажуу тийшээ унсан. Би тэр залууг доороо оруулж хаад дээш бустал тэр залуу намайг дагаад босоод ирсэн. Энэ хугацаанд би малгаанаас нь барьсан хэвээрэл байсан. Тэгээд би түүний зүүн гар талд нь гарчихсан байсан ба тэр залуу хоёр гараараа хойшоогоо намайг самардах гээд доогоороо хөлөөрөө намайг хөл рүү өшөглөх гээд тийчгнээд байсан.
Би тухайн үед тэр залууг боолт ороод муужирчглаа л гэж бодсон хэмээн хэргийг хүлээсэн байна. Энэ хэргийг мөрдөн шалгасны эцэст шүүх шийдвэрээ гаргасан. Хамт хэрэг татагдсан ээг хэрэгсгүй болгож суллсан. Харин цэг шунхайн сэтэл дээр хүнийг санаатаа алсан гин буруутайд тооцож түүнд 20 жилийн хорих ялыг өгсөн. Түүнийг бүр он цавилтай гэмт хэрэгтэн гэж үзээд онцгой дэглэмтэй хорих ангид ялыг илүүлэхээр болсон. Мөн хохирогчийн ар гэрт 2.7 сая төгрөгийн төлбөрийг шүүгдэгч цэгээс гаргуулгаар шийдвэрлэсэн. Гэвч энэ хэрэг нь ингээд дуусаагүй. Шүүгдэгч цэг давж заалтсан. Давж заалтах шатны шүүхтээр нэг чухал өөрчлөлт гарсан. Шүүх үзэгтээ энэ хэргийг шунхайн сэдэлтэй гэж үзэх хангалттай нотлох баримт байхгүй гэж дүүнсэн. Иймээс түүний ялыг 20 жилээс 15 жил болгон бууруулсан. Ингээд шүүгдэгчдээ 15 жил онцгой дэглэмтэй хорих ангид ял идэлхээр болсон. Ийм төрлийн гэмт хэрэг архиталт маргаан төр зүрийн уурнаас үүсдэг. Хэдхэн минутын зодон хизээж буцаж болдгүй үр дүнд хүрэгдгийг өнөөдрийн ярьсан хэрэг маань та бүхэнд харууллаа. Өнөөдрийн манай дугаар энд хүрээд дуусч байна. Дараагийн дугаараар уулзалтаа түр баяртай.